Амцгаано уу? За энэ удаагийнхаа мэтлэгээр би та бүхэндээ намд яагаад илсэн талаарх үзэл бодлоо, өөрийн үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо. За миний хувьд 2021 онд 22 онд анх одоо иргэдийн оролцооны нэгдэл нам гээд намд илсчихлаа. За одоогоор та бүгдийн сайн мэдэх ногоо нүдэн ламын зохиолч оюун гэрэл манай соёлын сайд байсан ийм улс төрч эмэгтэй үүсгэн байгуулсан нам байгаа. Тэгээд одоо ч гэсэн гишүүнээр байдаг. Ковидын үед байсан. Тэгээд намд илсээд ёо нам бол өөрөө онлайн нам, одоо цахим нам гэж хэлж болно тийм ээ. Цахим нам анханасаа гишүүдэд бүртгэхдээ цахимаар бүртгэдэг. За гишүүдийн санал, зарууд, за мөн одоо дүрм, журам гэд бүх зүйлсийг одоо аппликейшн дотроо байрлуулчихсан байдаг. Бүх төрлийн зарууд тэнд орж идэг. За гишүүд нь саналаа өгдөг гэсэн аппликейшнээрээ дамжуулаад саналаа өгдөг, хуралдаа оролцдог ийм цахим нам байгаа. Түлхэд амархан байсан учраас би нэгдүгээр намын гишүүн байсан. Хоёрдугаарт би өөрөө одоо намын үүсгэн байгуулагчийн үзэл баримтлал надад одоо нийцдэг. Миний хувь хүний үзэл бодолд нийцдэг учраас би намд илсэж байсан. Одоо ингээд бодох нэ намаас сурсан зүйл маш их. Юу сурсан бэ? Яасан ийсэн бэ гэхлээр одоо гишүүн болсноос хойш нэлээд олон хурал, цахим сургалтууд, за тэгээд нэг орон нутгийн сонгуульд оролцож үзсэн тийм ээ, иргэдийн хурлын сонгуульд оролцож үзсэн гэд ярих юм бол одоо маш их зүйл сурсан байна. Улс төрийн намууд юу нь яаж ажилдгийг, нам юу нь яг ямар байх ёстой, ямар үзэл баримталтай байх ёстой гэдэг одоо анхны шатны хичээл тэндээс авсан гэхүү. Тэгээд мэдээж нам гэдэг бол хүмүүс үзэл бодлолоороо нэгдэж нам байгуулж одоо эвсэх нь өөрсдийн одоо үндсэн хуулиар олгогдсон эрх хэдий боловч бид нар одоо нам дотроо өөрсдийн үзэл бодлоо давхар илэрхийлж, шүүмжилж тэ тэр намын гишүүдтэй үзэл бодол таарахгүй байвал өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх нь өөрөө эрх чөлөө одоо үндсэн эрх нь байгаа байхгүй гэтэл одоо манай улс төрийн намууд одоо гишүүд нь ямар ч тийм одоо саналын ирэхгүй те зүгээр л нөгөө нэг улс төрд удаан олон жил байсан хүмүүс нь хуйлдаад ийм ямар нэгэн бодлого төлөвлөгөө гаргачихсан. Тэрнийг нь зүгээр гишүүд нь одоо конопдарж гараа өргөж дэмждэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар намын системүүд одоо бусад намуудад одоо дамаа ирэх байж байгаа намуудад бол тиймэрхүү зүйлүүд маш их ажиглагдаж байна. Ардчилсан нам өөрөө ардчлалгүй байна гэж одоо өөрсдөө ардчилсан намын гишүүд нь хүртэл ингэж бухимдж штэ тий. Баярмаа гишүүн бас тэгж ярьжсэн тий. Тэгээд ингээд ирэхлээрээ тэр үнц нь нэгдэж нийлсэн намд илссэн хүмүүсийн үнц нь буурч байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн чухал бол зүйл бол гишүүд өөрсдөө ардчлалтай буруу байна гэдгийг нь илэрхийлж чаддаг, саналаа өгөх хэрэгтэй ийм байна гэдэг бол намын хамгийн чухал зүйл юм байна тий. За тэгээд одоо нэгдэн нийлсэн хүмүүстэй зүгээр л нэг хүмүүсийн утсан хүүхэлтэй биш. За би энэ чагсаалт цуглааныг би дэмжиж гин, би оролцмооргүй байна. Манай нам яагаад энийг ингээд дэмжиж оролцох ёстой юм ч гэдэг юм уу те. Ингээд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм эрх чөлөөтэй байна гэдэг бол намын хамгийн чухал зүйл одоо үндсэн одоо дархлаа юм байна гэж би харсан. Үнэт зүйлд нь одоо үнэхээр их одоо хайртай. За хоёрдугаар гэх юм бол би эндээс маш их одоо улс төрийн мэдээлэл маш их авдаг. За ингээл нэг улс төрийн шийдвэр ингээл гаргалаа штэ тий. Тэгээл мэдээлэл энэ хийгээл явангууд. За энэ бол цаанаа ийм юм учиртай. Ийм байвал энэ өөрөө зөв болох ёстой, зөв гэж харагдах ийм одоо шийдвэрүүд гэх мэт ингээд нөгөө улс төрийн нөгөө би улс төрийг сонирхгүйж улс төр намайг сонирхно гэдэг шиг л зүйл юм байлээ. Тэгээд тэрийг нэг ийм шийдвэрийг айгүй олон өнцгөөс харах тийм одоо чадвар суух юм байлээ. Одоо бол би зөвхөн суралцж явна. Тийм учраас одоо
юун дээр дуурах хэвээр бид нар юуг дэмжих хэвээр тий ийм ардчилсан нийгэмд амьдарч ардчилсан нийгэмд бид нар сөрөг хүчин болох гэж байгаа тохиолдолд бид нар юуны төлөө дуурах хэвээр гэдэг зүйлүүдийг одоо намынхаа гишүүдээс удирдлагуудаас суралцж байгаа байхгүй юу. Бид нар юуг дэмжих хэвээр ингэнгүү тэрийг аюулгүй сайн ингэж тайлбарлаж тий ингүүл ийм кейс байдаг ингүүл ингэдэг гэд ингээд бүх зүйлийг ингэж нөгөө сурагч шиг зааж өгдөг. Учираас улс төрийн намд хэлсэндээ харамсдаггүй маш их баяртай байдаг. Тэгээд одоо ингээд шинхэн ээж болсон ч маань нөхөр надаас тэгж асуужсэн. Чи одоо ингээд улс төрийнхөө ажлыг хийхэ болох уу гэж надаас асуужсэн байхгүй юу. Одоо ингээд намын одоо идэвхтэй ажиллаа чи болох уу гэж надаас асуужсэн. Тэр үед би үгүй гэж хариулсан. Яагаад үг гэхээр би улам хариуцлагатай байх, тий улам хариуцлагатай улс төрчдийг илүү одоо үр бүтээлтэй ажиллаж сонгогч нарынхаа одоо сонголтыг хүндэтгэж тэдгээр хүмүүсийн төлөө ажилдаг механизмыг бий болгох хэрэгтэй. Хүнд ээлтэй хамгийн түрүүнд ард иргэдийг боддог юм шийдвэр гаргадаг тийм улс төрийн намтай хариуцлага тооцдог тийм системийг бид нар бий болгох ёстой юм байна. Тиймийн тулд сөрөг хүчний намд хүчтэй дуу хоолой болох хэрэгтэй юм байна гэдгийг зүйлийг маш их мэдэрсэн учраас би үгүй гэж хариулаад би ийм учраас гэж хариулж исэн. Тэгээд илүү их хариуцлагатай байхыг хүүхдтэй бид нар хүүхдтэй болоод ирэхлээр улам л тийм болдго юм байна. Илүү гоё нийгэм те үлдээ хэмсэн миний хүүхэд миний насн дээр очиод те одоо 21 2 хүрээд за магадгүй 30 хүрээд шийдвэр гаргах төвшөнд очсныхоо дараа тий манай ээж аав миний ах эгч нар яагаад энэ зүйлийг миний насн дээр хийгээгүй юм бэ? Бидэрт яагаад ийм зүйлийг хийх боломж байхад тэд нар тэр үед дуурч хийгээгүй юм бэ гэж бодохгүй гэхээс одоо жоохон ичсэн гэх юм уу айсан гэх юм уу тий тэгээд хүүхдтэй бас их гоё гэрэл гэгээтэй ирээдүй үлдэх юмсан илүү ийм хүмүүс их гоё ийм илүү их сонголттой илүү их ийм өрсөлдөх чадвар сайтай тий одоо бизнесийн орчинд бизнес хийсэн одоо өрсөлдөөн сайтай юм нээлттэй за ингээд ажил дүрэл эрхэлсэн ч тий авж байгаа цалин хөлсөн хүртээмжтэй ийм гоё нийгмийг үлдээх бэлдэх юмсан тий тийм одоо бодолтойгоор одоо улс төрийнхөө ажлыг улам идэвхтэй хийх юмсан чадлынхаа хэрээр хийх юмсан гэсэн бодол бол төрж исэн. Тэгээд одоо ч гэсэн тэр бодол маань байдаг. Боломжийнхаа хэрээр одоо хэрвээ миний бие өөрөө очиж хүрч чадахгүй бол би одоо сошиал орчинд одоо улс төрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Тэгээд шийдвэр гаргаж байгаа хүмүүс тэ одоо сонгуулаа өгөх гэж байгаа нэг ч гэсэн хүнд би эерэг зөв одоо шийдвэр гаргах тэр жаахан ч гэсэн бодлыг төрүүлэх юмсан гэсэн бодолтойгоор цахим орчинд ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлсээр л байгаа. Би өөрөө хүрч чадахгүй бол би цахим орчинд хүмүүст ийм сонголт чинь ийм буруу юм бэ шүү. Энэ чинь зөв юм бэ шүү. Бид нар ингэж дуурах хэрэгтэй юм бэ шүү. Бид нар ингэж тэмцэх хэрэгтэй юм бэ шүү гэдэг мессежийг нэг ч гэсэн хүнд хүргэж байна гэдг нь өөрөө миний маш том үүрэг гэж бодож байгаа. Тийм учраас энэ ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Намынхаа гишүүн байсаар байх болно. Хамгийн гоё нь манай намын жилийн хураамж татвар нь 5,000 төгрөг. Тэгээд яг уу ганцаараа дуурч болно л доо. Ганцаараа сошиал орчинд ингээд дуурайд ингээд явдаг залуучууд зөндөө байдаг тий. Одоо улс төрт болж байгаа үйл ажиллагааг ийм учраас ингээд би шүүмжилж байна гэдэг өнцгөө хийлж тэмцэж идэх хүмүүс байдаг. Тийм байх гэдгээсээ илүү одоо ганцаараа ингээд дуурайд бухимдаад байна гэхээсээ илүү намд илсээд болохгүй байгаа одоо тийм хуулийн шийдвэрүүд дээр хүртэл бид нар ингээд бөөндөө гар үсэг цуглуулад нэг бол эсэргүүцэж жагсаад тий ингээд нэг ганцаараа жагснаас 10 20-уулаа жагсаад ингээд эсэргүүцээд ингээд хүмүүсийн анхаарлыг татчихээн гэдэг нь өөрөө их
нөгөө нэг чухал юм байлээ л дээ. Тэгээд бичиг ингээд өргөн барьсан ч гэсэндээ тий одоо нэг юм албан ёсны газарт нь хандаад бичгээ өгөөд тэгээд ингээд буцаад ингээд хариугаа бичгээр ингэж аваад хэрвээ ингээд нөгөө бичиг нь ирэхгүй бол яасан бэ гэдэг ингээд дахин ингээд бичиг өгч хандах ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр бичиг заасны зүйл дээр бол үнэхээр нам байхаар илүү хүчтэй байдаг юм билээ. Тэгээд одоо шинжлэгдсэн намын одоо сонгуулийн хуультай шинжлэгдсэн хуулийн дагуу одоо дүрм юмнууд нь илүү их сайжраад бас ийм амар олон ийм нам байсан бол илүү их ингээд чанартай болж хумигдах тий яг үнэхээр эвлэлд нь нэгдэж жагсаж цугулж бичиг цаасаа хөөцөлдөж чаддаг намууд нь ийм үлдэж байгаа ийм сорилтын бас жилүүд болж байгаа юм байна. Тийм учраас илүү хүчтэй байдаг учраас дуу хоолой маань илүү хүчтэй хүрдэг учраас ямар намд ямар үзэл баримтлалтай намд элсэх вэ гэдэг бол их чухал юм байлаа. Тэгээ тэрийгэ бодоод хувь хүний үнэт зүйлтэй чинь үнэхээр таарч нийлж байна уу гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй. Хувь хүний чинь үзэл бодол үнэт зүйлтэй нийлэхгүй байгаа ийм намд зүгээр л нэг юм утсан хүүхэлтэй, зүгээр л нэг юм коноп даардаг, санал өгдөг тийм хүн болохгүй тул ямар намд элсэх вэ гэдэг чинь их чухал юм байлээ шүү. Намд хэлснээрээ таны дуу хоолой илүү хүчтэй, илүү олон хүнд хүрдэг юм байлээ шүү гэдгийг дурдаад энэ удаагийнхаа бичлэгийг энд хүрээд өндөрлөе. Тэгээд энэ хүртэл сонирхож үзсэнд маш их баярлалаа. Дараа дахиад илүү гоё сэдвээр өөрийнхөө үзэл бодлыг та бүхэнтэйгээ хуваалцъя. Баяртай.